Энэ залуус шиг супер бэлтгэсэн тагнуул ер нь жинхнээсээ байдаг болов уу? Хүн болгон л энэ талаар сонирхлон бодож байсан л үз. Сүнс сүдэр шиг гинтхэн алга болоод хэсэг байж байгаад гаршиж дэлхийг авраал. Тэр зураа бүр хідэн чүн цааш нь харуулдаг байгаа юм те. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр тагнуул гэж яг хэн болох? Мөн дэлхийд алдартай тагнуулын байгууллагын тухай болон Монголын тагнуулын тухай хүрэх гэж байна. Тэгээд нөгөө дарддаг юмнуудаа дараарай. Дарахгүй бол нүгэн штэ тийм ээ. Тэгэхээр тагнуул гэдэг бол улс орны аюулгүй байдал, гадаад бодлого, дотоод нууцын төлөө ажилладаг хүн. Мэдээлэл цуглуулалт, төрийн нууц хамгаалах, гадаадын тагнуулыг илрүүлэх, эсрэг үүсэх, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, стратегийн болон улс төрийн мэдээлэл цуглуулах гэх мэт маш хэцүү үүргийг эх орныхоо өмнө хүлээсэн байдаг. Үүний гол цөм болж буй чадвар бол мэдээллийг дүгнэх буюу цуглуулсан мэдээллийг судалж, чиг хандлага, нууцлаг зөв тогтлыг илрүүлж дүгнэлт гарган дараагийн алхмаа төлөвлөдөг байна. Үүнээс гадна гэмтэрэгт сэжиглэгдэж буй улс орноос оргон зайлсан этгээдүүдийн үйл ажиллагааг ажиглаж нотлох баримт цуглуулан мөрдөн байцаалалт тусалдаг байна. Одоо харин дэлхийд алдартай тагнуулын байгууллагын тухай товчоор хүрэх болно. Хамгийн том нь CIA буюу Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар юм. Анх 1947 онд байгуулагдсан бөгөөд нийт 120 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг хамгийн том тагнуулын байгууллага. Төв байр нь Виржиниа мужийн Ланглид байрладаг байна. Уг байгууллагын бүтцэн үндсэн 4 хэлтэстэй. Операцийн газар буюу хамгийн нууц гадаад тагнуулууд шууд ажиллагаа явуулдаг хэсэг бөгөөд хилийн чандаас агент хэлсүүлэх, мэдээлэл цуглуулан төв байрлуугаа мэдээлэх гэсэн нэмэлт үүргийг гүйцэтгэдэг. Дараагийнх нь анализ буюу дүн шинжилгээний хэлтэс. Цуглуулсан мэдээллийг боловсруулж дүн шинжилгээ хийн Америк нэгдсэн улсын өндөр албан тушаалтнууд тайлгнадаг. Дараагийнх нь шинжлэх ухаан технологийн газар. Тэд бол ерөнхийдөө тагнуулын инженерүүд юм. Тагнуулын мэдээллийг гараар олж авч буй хүмүүст нүдэнд үзэгдэхгүйгээр тусалж байгаа технологийн арын бадрууд гэж ойлгож болно. Хиймэл дагуулаа нууц төхөөрөмж боловсруулахаас гадна чагнах хэрэгсэл, хурууныхээ мэдрэгч, дроны систем, хиймэл дагуулын технологи гэх мэт супер тагнуулыг супер болгож өгч байгаа арын залуус юм. Үгэж зогсохгүй, өгөгдсөн байг хакертах, вирус бичих, нууц сүлжээ рүү нэвтрэх арга техник хийж чаддаг нь бүр супер. Харин тэдний төсвийн хувьд маш нууцлаг байдаг бөгөөд 2023 оны байдлаар ойролцоогоор 15-аас 20 орчим тэрбум доллар гэж үздэг байна. Харин CIA-д ажилд орохын тулд эхний ээлжинд Америк нэгдсэн улсын иргэн байх ёстой. Үүнээс гадна Ivy League буюу нэр хүндтэй их сургуульд төгссөн олон хэлтэй, өндөр ёс суртахуунтай хүмүүсийг сонгодог байна. Үүний дараагаар маш нарийн background check болон lie detector test авах шаардлагатай байдаг. Харин background check бол тухайн хүний өмнөх амьдралыг маш нарийн шалгаж, боловсролын түүх, ажлын туршлага, гэмт хэргийн түүх гэх мэт зүйлсээ нарийнд шалгуулдаг байна. Lie detector test буюу зөвхний цохилт, амьсгал, хүс ялруулалт зэргийг ажиглан худлаа ярьж байгаа үгүйг нь тогтоодог. Эдгээр сорилтуудыг давчвал эхний сорилтыг давж цаашаа бэлтгэх сургуульд хамрагдах боломжтой болдог. Дараагийн байгууллага бол MI6. MI6 бол Их Британи улсын нууц тагнуулын алба юм. Анх 1909 онд байгуулагдсан ба 1994 он хүртэл нууцаар оршиж байсан бөгөөд улсын нууцад хамрагдаж байсан байдаг. Тэд анханд 20 дугаар зууны эхэнд цэргийн тагнуулын албаны нэг засаг байсан ба тухайн үеийн нэршил нь MI6. Одоо бие даасан байгууллага буюу SIS болсон хэдий ч хуучин нэршлэлээр нүдийг хүртэл нэрлсээр байгаа үлээ. MI гэсэн код дотор хэдийд салдаг. MI6 гэдэг нь гадаад тагнуулын байгууллага. Харин MI5 гэж бас бий. Тэд бол дотоод тагнуул бөгөөд MI гэдэг нь Military Intelligence буюу цэргийн тагнуул гэдэг үгний товчлол юм. Орчин үеийн байгууллагаас гадна тагнуулууд ирж байгаа юм чинь заавал дуртах ёстой нэг байгууллага бий. Тэр бол зөвлөлт холбоод улсын үеийн KGB юм. Тус нэрийг Монгол руу хөрвүүлэл улсын аюулгүй байдлын хороо гэж орчуулдаг. Уг байгууллага 1954 онд байгуулагдсан ба зөвлөлт холбоот ус задрахад датан буухсан гэдэг. Цагтаа бол тагнуулын үйл ажиллагаагаар дэлхийд ноёрхож явсан жинхэнэ зөвөн гарууд байгаа юм да. Гадаад тагнуулуудын хувьд Америкийн CIA, Их Британи MI6 зэрэг өрсөлдөгч байгууллагуудын эсрэг тагнуулын сөрөг ажиллагаа явуулдаг байсан. Гадаадын тагнуулуудыг илрүүлэх, зөвлөлт холбоот усад шургалсан нууц ажилтнуудыг барих, зайлуулах гэх мэтчлэн үүргийг гүйцэтгэдэг байж.
Оросын иргэд гадаад руу харилцах, захидал, урдасны яриа, хөдөлгөөний хянааж с ижигтэй этгээдүүдийг мөшгөх гэх мэт ажлуудыг сөрөг тагнуулууд нь хийдэг байсан. Бүр Их Британийн MI6-д хүртэл нэвтэрсэн Ким Филби гэх КГБ-гийн тагнуулч бий. Мөн Оросын холбооны улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 1975 онд КГБ-гийн гадаад тагнуул байсан гэдэг. Зарим хүмүүс маань яагаад FBI буюу холбооны мөртөд товчоо энд дордогдохгүй байгааг анзаарч үж магадгүй. Тэд бол тагнуул олон туршвал биш. Улсынхаа дотоодод үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохоор тэр юм шүү дээ. Харин бас нэг сонирхолтой асуулт бий. Монголд эдгээр шиг айхтар тагнуулууд байдаг уу гэдэг. Мэдээж тийм байдаг. Гэхдээ маш нууцын зэрэглэлтэй олон нийтэд ил болдоггүй учраас хүмүүс тэр бүр мэдээд байхгүй нь ойлгомжтой. Гадаад дэх Монгол улсын ашиг сонирхлыг хамгаалах, сөрөг тагнуул хийх, кибер хяналт зэрэг орчин үеийн тагнуулын ажлыг маш нарийн түвшинд хийдэг бас л том үүрэгтэй хүмүүс. Даанч босод улсын том байгууллагууд шиг дөлөөн дагуулсан том ажиллагаа явуулж хүний нүдэнд өртөөгөө нь сонирхогч бидний хувьд жаахан харамсалтай. Манай улсын тагнуулын ерөнхий газар 1933 оны 4-р сарын 19-нд дотоод яамны харьяа тусгай хэлтэс нэрээр байгуулагдаж байсан. Зорилго нь бол мэдээж гадны тагнуулын аюул илрүүлэх, улс төрийн дайснуудыг хянах гэх мэт байсан гэдэг. Манай улсын тагнуулд бас зөвлөлт холбоот улсын КГБ-гийн нөлөө их байсан гэж үздэг. КГБ-гийн заавар зөвлөмж дотоод бүтцийг мөн дуурайсан баримт бичигч цөөнгүй бий. Үүнээс цаашлан хувьсан явсаар 1950-аас 1990 оны хооронд улсын аюулгүй байдлыг хамгаалах төрийн аюулгүй байдлын хороо гэх мэтээр өөрчлөгдөж байсан. Тухайн үеийн тэдний үүрэг бол зөвлөлтийн системд нийцсэн нууц ажиллагаа явуулах, гадаадын тагнуул, сөрөг хүчинтэй тэмцэх, кодчлол, нууц бичиг, дипломат ажиллагаанд сүүдэрмэд оролцдог байв. Сургалт болон тагнуулчдын мэргэшил өндөр түвшинд хүрсэн ч гэсэн ноцлол ихтгээс улбаалan шүүмжлэлийг дамгаалдаг байж. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа тусгай алба шинжлэгдэж, ардчилсан хууль эргэцсэн орчинд шилжсэн байдаг. 1990 онд анхны тагнуулын байгууллагын тухай хууль батлагдсан ба гадаадын тагнуулын аюулыг илрүүлэх, кибер аюулгүй байдал, терроризм, төрийн нууц хамгаалах гээд орчин үеийн тагнуучдын үүрэг тэр үеэс эхлэн хэрэгжсэн байна. Тагнуулын байгууллага нь цэрэг биш. Гэхдээ эх орныхоо төлөө сүүдрийн тулаанд оролцдог бас нэг бахархалт баатрууд юм шүү дээ. Үйл ажиллагааны ихэнхдээ төрийн нууцын цэвэрлэлд багтдаг учраас олон нийтэд хязгаарч л болдоггүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ерөнхийлөгчд шууд хамаардаг тул өндөр хариуцлагатай бүтцтэй байдаг. Тэгээд энэ талаар мэдээлэл хэлэхээр нь маш ховор байсан тул өөрийн судалж олж мэдсэн зүйлүүдийг та бүхэнд хүргэлээ. Манаас хүүхдээ үргэлж хамт байдаг та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.